удирдлууд ингээд манай Улаанбаатарт энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол Чингэлтэй дүргийн 5,000 өрхийг хийн түвшний хэрэглээнд шилжүүлж хий цэнэглэх 33 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түвшинд шилжүүлж хий цэнэглэх 15 цэгийг ашиглалтанд оруулаад байна. Мөн өдөрт дунджаар 90-100 өрхийг хийн түвшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Тэгээ бид нар бас өнөөдөр ингээд Оршин улманы улсаас ирсэн. Оршин улманы улсын хамгийн том энэ газын станцын үйлдвэрлэдэг ИКС гэдэг ийм компани удирдлагуудтай явж байна. Тэгээ бидний гол зорилго бол агаарын бохирдлыг бууруулах гэдэг ийм одоо том зорилготой явж байгаа. Тэгээд энэ компани нөхдүүд одоо Оршин улманы улсад маш олон ийм нөгөө газын дулааны станцуудыг шийдсэн ийм одоо шийдэлтэй улсууд байна. Тэгээ бид нар бас ингээд айл өрхүүдийг бид нар нөгөө хэсэгчилж айл болгоныг тусад нь газ руу шилжүүлэх ийм одоо ажил хийж байгаа. Тэрийгээ бас танилцуулъя. Тэгээд нөхдүүдүүл Дэнжин мянган одоо тархмал их усүр энэ дээр бид нар хамтарч ажиллах боломжтой төр хувийн хвшлийн түншлэлээр гэсэн ийм явж байгаамаа. Агаарын бохирдол үүсэхгүй тэгэл гэрт агаар магаар нөгөө үнс шороо босохгүй эрүүл мэнд бүхий л талд сайн л гэж бодож байгаа би тий. Тэгээд энэ дээр та нэг тооцоо бас хийж үзсэн үү байгаа юу? Ер нь хоол хийхдээ та зарим тохиолдолд бэлэтгэнээр хийдэг гэсэн тий. Тий. Тэгэхээр одоо бол энэ хэрэглээний чиг энэ дээр юу яа? Хоолоо ичж байгаа. Буцалгаад жижигхэн шүлмэл буцалгаад авчихна. Газ явахдаа экодор тавиад экодор тавьчих. Тэгэл явчихдгийг бүр таг унтраалгүйгээр. Тий. Тэгэл явчих. Тэгээ гэр ирэхэд сайхан дулаах юм байна. Яг уу гэр сайхан. Танаа одоо цэг хаана вэ? Манай энэ цэг одоо энд доор нэг байгаа л энэ юуны яг энэ доор дөрвөлдүгээр цэг гэж байна. За тийм. Гэгмэшлэнгийн бид нэг цэгүүдийг байгуулад өгчин. Тэгээд хоёр ийм одоо нөөц хоёр боллоонтой тий. Тэгээд айлууд угаасаа л нүүрсийг өөрсдөө очиж авдагтай адилхан юг баллоно нэг баллон дуусчаар нэгийг очиж аваад нөөцөндөө тавьчаал эн чинь нөөц нь энэ хоёулын дотор орж байгаа болов нэг нь орж байгаа. Тэгээд энэ эдний компани бас нэг давуу тал нь юу гэхээр сургалт заавал хийж өгнө. Танад хийж өгсөн үү? Хийсэн. Аюулгүй байдлын сургалт тий. Аюулгүй байдлын сургалт хийчих. Чи мараг хорон дээр чинь мараг 7 одоо очиж хурлт юунд суусан багш. За гэл. Ингээ болчихно. Ингээл болчих.